Сомали улсын иргэд хүч зэрэгэлдээ Кен болон Этиоп дахь дөрвөсгийн хувааранд очихын тулд урт хол зам туулах явцад маш олон хүүхэд нас барж байгаа тухай Нэгдсэн үндэсний байгууллагын дөрвөсгийн агентлаг мэдээлжээ. Гангийн аюул нүүрэлсэн зүүн хойд Африк орнуудад амьдардаг 9 сая орчим хүнд хүмүүнлэгийн туслам шаардлагатай байгаа юм. Кен дэх дэлхийн зүүн байгууллагын ахлах зөвлөх Николас Васуна хэлэхдээ Кен улсын хойд болон зүүн хойд хэсэгт хямрал нүүрэлсэн одоогоор 3.2 сая хүнд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байна гэжээ. Хоол хүнс ялангуяа хүүхдүүдэд зориулсан тэжээллэг хүнс шаардлагатай байгаа. Түүнчлэн гангийн аюул малчтад маш хүндээр тусч байна. Энэ нөхцөл байдалд яаралтай анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Яагаад гэвэл хүнс тэжээлийн дутагдлаас болоод хүүхдүүдийн өсөл зогсох нь байж болзошгүй зүйл хэмээн тэрээр нэмж хэлсэн байна. Эцэг эхтэйгээ хамтаа дөрвөсгийн хуаран руу явж байгаа хүүхдүүд хүнд хэцүү аяллыг даалгүй амир өгдөг байна. Тэдгээр гэр бүлүүд хөлийн орчим орших олон хүнтэй хуарангууд дээр ирснийхэн дараа тусламжийн байгууллагын ажилтнууд эндээс мэдээлэл авдаг. Одоогоор энэхүү дөрвөсгийн хуаранд 382 мянга гаруй хүн ирээд байгаа юм. Нэгдсэн үндэсний байгууллагын дөрвөсгийн агентлагийн төлөөлөгч Мелиса Фелим хэлэхдээ 7.5 сая хүн амтай Сомали улсын иргэдийн 4/1 орчим нь эх орондоо буюу дотооддоо хаа нэг тийшээ нүүсэн эсвэл гадны улсад цагаачлан амьдарч байна гэж би тооцож байгаа гэжээ. Жишээ нь Кен улсын Дадааб хотод өдөрт 1400 орчим дөрвөсөд ирж байгаа юм. Дэлхийн хүнсний хөтөлбөрийн төлөөлөгч Эмилия Гасела дэлхийн дахинд хүнс тэжээлийн дутагдал өсвөлнгийн хэмжээ маш өндөр байгааг анхааруулжээ. Нэгдсэн үндэсний байгууллагын албаны хүмүүсийн мэдээснээр дөрвөсгийн хуаранд гэр бүлийнхэнтэйгээ ирж байгаа хүүхдүүд маш хөлссөн, эцэс турсан байдалтай ирж байгааг нь. Бүр зарим тохиолдолд тэднийг ирсэн даруйд нь яаралт арга хэмжээ авч эмчилгээний журмаар хоолж байгаа хэдий ч энэ нь тэдний биеийн байдлыг сайжруулахад хангалтгүй байгаа юм байна. Албаны хүмүүс үлсгэлэнгийн аюулд нэрв эзний улмаас яг хэдэн хүүхэд нас барсныг нарийн мэдэхгүй байгаа талаараа хэлж байгаа юм.